За бүгдэнд нь орой мэндий. Өнөөдөр хэдүүлээ Hegel гэдэг химэл оюун ухааны талаар бичлэг гүйцэх болно. За зэрэг түрүүн би нэг лайва эхлэхдээ дууг нь хаацсан байсан гэдгээ мдээгүй байсан байна. Тэгээд эхнээс нь дахиад явчих тэхүү. За тэгээд энэ лайв дээр явж байгаа бичлэгээ бас устгаад дахиад шинээр пост болгож оруулж ирэх шаардлагатай болох юм байна. За Hegel гэдэг програма ерөөдөө бол танилцуулах юм бол байгаа. Хоёр төрлийн үндсэн яг миний ашиглаж байгаа арга байгаа. Нэг нь болохоор химэл оюун ухаанаар бүтсэн одоо аватар дүрийг яриулах. За хоёр дахь нь болохоор гадаад бичлэг монгол хэл рүү хөрвүүлэх. За энэ нь эсвэргээр бас монголоор ярьж байгаа бичлэгийг нэг ёсондоо байгууллагын одоо мэдээллийг монголоос англи хэл рүү бас хөрвүүлэх юм чадвартай юм програм байгаа. За тэгээд би манайхан болохоор надтай хамт shared байдлаар энэхүү аккаунтыг бол хэрэгжилж байгаа. Үндсэн үнэ нь болохоор бидний ашиглаж байгаа аккаунт болохоор creator аккаунт. Хязгааргүй бичлэг үүсгэх хэрэгтэй. Сарын 100 орчим мянган төгрөг. За манад одоо энэ Hegel гэдэг химэл оюун ухааныг хэрэглэхийн тулд та эхний ээжинд гишүүнчлэлийн эхний сарын 80 мянган төгрөг, тэгээд дараа сараас 35 мянган төгрөг төлөхөд энэхүү эрхийг ингээд ашиглаж болно. За түрүүн би хэлсэнтэй хоёр үндсэн чиглэлээр би ашигладаг. За тэгээд та хэд мань бас өөрсдөө энэхүү химэл оюун ухааныг бас судалж болно гэсэн үг тийм. За hegel.com гэдэг сайт нь байгаа. За надаас ирэх авж байгаа хүмүүсүүд мань бол Telegram өрөө рүү орно. Telegram өрөөн дээр болохоор хэрхэн нэвтрэх одоо тэр пассворд мэйл хаягийнх нь ингээ бүртгэл нь ингээ байж байгаа. За саягийн энэ дарна. За сайт руу н ороод баруун дээд булан дээр саягийн энэ гэдэг дарангууд ийм цонх руу бидрийг оруулна. За эндээсээ бид нэр дөрөвт хэсгийг нь сонгоно. Саягийн мэйл имэйл тий. За энэ дээр хэдүүлээ имэйл хаягаа бичээд за тэгээд доотлын use password instead гэдгийг сонгоод пассворд хийх хэсэг гараад ирнэ. За тэгээ мэдээж хэрэг энэ дээр choose on гэдэг хэрвээ ийм цонх гарч ирэх юм бол за энэ дээр пассвортаа Telegram-аас харж байгаа тийчин. За ингээд би буруу хийсэн юм шиг байна. Дахиад буруу болчихъя. Энэ дээр мэйл хаягаа буруу бичсэн байна. Окей. За одоо арах хэрэгтэй. За ингэнгүүт 6 оронтой код нэхэн. Энэ 6 оронтой кодоо надаас авчнаа. За энэ бичлэгийг би яагаад хийж байгаа вэ гэхээр саяхан нэг Hegel маань апдейт хийгээд интерфейсийн үед буюу энэ хэсэг бол жоох өөрчлөлт орсон. За нэг иймэрхүү байдлаар бол харагдаж байгаа. За аватар би өөрийнхөө зурагтай аватарыг устгаатгая. Миний зурагтай аватар хаана байна? За өөрийнхөө зурагтай аватарыг устгаад тэгээд шинэ аватар хийгээд за энэ үнтэй. Энэ миний зурагтай аватар байна. Энэ аватарыг устгачнаа. За тэгээд би яагаад устгаж байгаа вэ гэхээр шинээр би та бүгд эхнээс нь яг харуулах гэж байна те. Аватараа хэрхэн бүсэх үү, хэрхэн одоо энэ дүрээ яриулах үү гэдэг байдлаар ингээд юмнуудыг нь үзүүлнэ. За хамгийн easy буюу хялбар одоо зүйлээ би та бүгдтэй харуулъя. Энэ болохоор монгол хэлнээс англи хэл рүү эсвэл гадаад хэлнээс те монгол хэл рүү бичлэг орчуулж болдог юм юу үйлчилгээ байгаа гэх юм. Одоо юу гэх юм те. За нэг бичлэг би олоод та бүгдтэй яриулаад. Окей. За окей. Монголоор ярьж байгаа бичлэгийг би та бүгдтэй англи хэл рүү орчуулж үзүүлье. За translate зүүн гартлын translate хэсэг рүү ороод
аудио даббинг гэдгийг сонгоод. Энэ нь болохоор кредитгүй буюу хязгааргүй гэсэн үг. За дээдх нь бараг 30 минутын бичлэгийг орчуулж исэн. За тэрнээс дээш нь бараг минут цаг гарны бас бичлэгийг бас орчуулж исэн санагдаад байна. Тэгээ гадаад хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс гадаад хэл рүү. За тэгэхээр энэ. За энэ болохоор монгол хэлээр ярьж байгаа бичлэг байна. Eleven Labs нь хиймэл оюун ухаанд суурилсан өнөөгийн байдлаар зах зээл дээрх хамгийн бодит бөгөөд үүсгэгч text to speech болон дуу хуйлах voice cloning платформ юм. Товчхондоо бичсэн текстийг яг л хүн уншиж байгаа мэтээр дуу оруулах зорилготой. Од онцлогууд. Төгс бодит байдал. Хүний сэтгэл үгийн өрүүлтийг маш нарийн дуурайдаг тул за энэ ингээ монголоор ярьж байгаа бичлэг ба шүү дээ, тий. За энэ бичлэгийг хэдүүлээ солонгос англи хэлээр солонгосоор мэдхгүй ч англи хэлээр хэдүүлээ орчуулъя. За ингээд аудио даббинг гэдгийг сонгоод бичлэгээ сонгоод тэгээд target language гэдэг дээр өөрийнхөө орчуулгыг хүсэж байгаа хэл руугаа сонгочихно гэсэн үг тийм ээ. За окей, translate аудио. За энэ бол айгүй хамгийн амархан зүйл. За энэ Hegel-ийн нэг боломжуудын нэг гэсэн үг тийм ээ. Олон боломжуудын нэг нь. За энэ дотор нэлээд олон apps гэдэг юмнууд байгаа. Тэр болгоныг би бол хож үзээгүй. Яг нөгөө нэг түрүүний миний хэлсэнчлэн үндсэн би хоёр зүйлийг нь ашигладаг. За project хэсэг рүүгээ оронгууд бидний нөгөө нэг англи хэл рүү орчуулж байгаа зүйл маань энэ дээрээ байж ах хэвээр. За ингээд уншиж чинь тийм ээ. За тэр хооронд нь хэдүүлээ аватар үүсгий. Аватар үүсгэх тийм. За хэдүүлээ аватар үүсгэхдээ би өөрийнхөө зургийг ашиглах болно. За хэдүүлээ миний зургийг агааз тийм. Подкаст төрлийн болгож үүсгий. За make podcast style. Create podcast style image. Realistic professional podcast room in background with neon light word mist podcast resize image camera booking directly to person. Нэг иймэрхүү зураг үүсгэх гэдэг команд өгөөд энэ зургийг нь үүсгэнгүүтээ хэдүүлээ энийгээ яриулна гэсэн үг тийм. За аудиогоо бол би өмнөх видеон дээр бол нөгөө нэг Eleven Labs дээр би аудио үүсгэдэг гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр энийгээ би дахиж Eleven Labs-ыг тайлбарлах шаардлагагүй. Өмнөх бичлэг юм та бүгд маань өмнөх лайв дээрээс нь олоод үзчихэн үзээ тий. Тэгэхээр би аудиогоо маш хурдтай нэг тий богино хэмжээний мэдчилгээ үүсгээд тэрүүн дээрээс та бүгдтэй шууд ингээд холбоод ингээд ач. За юутэй ч подкастныхаа бол зургийг бол үүсгэжлээ тий. Би өөрийнхөө зургийг ашиглаад. За тэгээд энэ болохоор ийш ингээд шилж өгөөд за окей энэ зургийг хэдүүлээ хадгалчихна. За би энэ зургаа хадгалчлаа тийм үү. За тэнгүүд хэдүүлээ Hegel дээр миний энэ аватарыг шинээр үүсгэн. What you're wearing doesn't matter. За аватар, create avatar. За та бүгд харж байгаа тийм аватар дээр дараад ингээд ийм цонх гарч ирэнгүүт баруун дэд булан дээр create avatar гэдэг байгаа. За энэ бол create read person гэдэг бодит хүнийг ашиглах гэж байна тийм.
бичлэгнээс ашиглах эсвэл хөдөлгөөнөөс гэдэг ингээд хөдөлгөөнөөс ингээд үүсгээд ингээд аватараа үүсгэнэ гэж. Энэ нь болохоор аватар 5 гэдэг энэ вершн. За энэ бол мэдээж хэрэг хязгаарлагдмал, ашиглахад бол хязгаарлагдмал шинэ гарсан одоо модель байгаа. Вершн 5 гэдэг аватар 5 гэдэг. Энэ болохоор яадаг вэ гэхээр одоо нэг ярилцлага өгж байгаа ч гэдэг юм уу, яриа өгж байгаа хүний бичлэг байгаа шүү дээ. Тэрнийх нь бичлэгийг нь одоо энэ рүү оруулаад аватар үүсгэх юм бол тухайн одоо профайлыг, аватарыг одоо яриулахад, ашиглахад яг нөгөө нэг тэр бичлэгээ дуурайж одоо нөгөө хөдөлгөөн хийдэг гэсэн юм утгатай. Гэхдээ би өөрөө бол энийг ашиглаж үзээгүй. Миний одоо үндсэн үүрэг бол одоо та нарт Хейгений үйлчилгээ үзүүлэх болохоос заах гэж тийм. Тэгэхээр манай нөгөө эрхийг авч байгаа хүмүүс бас өөрсдөө ухаад ашиглаад үзчих واخа. За миний ашигладаг хэсэг бол энэ баруун талын хэсэг create virtual character гэдэг тийм. За окей, энэ дээр хэдүүлээ upload photo гэдээ ашиглана. За тэгээд энэ сайн анзаарах юм бол энэ дээр зургийн шаардлага нь одоо ямар байх ёстой вэ гэдгийг бол энэ дээр зааж харуулсан байна тийм. Иймэрхүү байдалтай байна. За ийм зургууд бол оруулж болохгүй гэдэг алдаа зах магадлал байна гэдэг тайлбарласан байна. Энэ хэсгийг сайн анзаарч харах юм бол. За окей, нөгөө нэг хэдүүлэнгийнхэн дөнгөж сая ChatGPT-гээр үүсгэсэн зургаа сонгоод upload гэдээ дарчин. За мэдээч хэрэг аватарында нэр өгнө тийм ээ. Аватарында нэр өгнө. За тест гэдэг нэр би ерөнхийдөө хүчий. Тэгээд тайд нөгөө өөртөө одоо ингээд Heygen дээр ингээд аватар үүсгэхлээр ямар процессууд ямар одоо үйлдэлүүдийг хийх ёстой байдаг вэ гэдгийг товчондоо хараад ингээд явчихна гэсэн үг. За окей, энэ уншиж байгаа хооронд нь хэдүүлээ нөгөө нэг бичлэг маань монгол хэлнээс англи хэл рүү орчуулагдсан байна. Бэлэн болцсон байна те. Монгол хэлнээс англи хэл рүү. За үр дүнгийн хэдүүлээ харцгаая. ElevenLabs is currently the most realistic and advanced AI-based text-to-speech and voice cloning platform on the market. In short, it is designed to turn written text into speech that sounds just like a real person reading it. Key points to note. Perfect realism. За та бүгд харж байгаа те. Төрөний нөгөө нэг монгол хэл дээр байсан бичлэгийн маань ингээд англи хэлээр орчуулсан баг. За эсэргээр бас те эсэргээр англи хэл дээрх бичлэгийг монгол хэл рүү орчуулж болно. За ерөнхийдөө бол контент хийж байгаа хүмүүс маань пэйж ажиллаж байгаа бизнес пэйж те худалдааны пэйж гэдэг юм ингээд альва нэг бараа бүтээгдэхүүн борлуулах зорилгоор ингээд ашиглаж байгаа айгу пэйж хөтлөж байгаа хүмүүст бол энэ бас айгу дэмтэй. За яагаад гэвэл өөрийнх нь одоо барааг сурталчилж байгаа одоо гадаад хэл дээр, хятад хэл дээр ч юм уу, англи хэл дээр ч юм уу бичлэгийг монгол хэл рүүгээ хөрвүүлж тавиад өөрийнхөө пэйж дээр бас контент болгож оруулах бүрэн боломжтой гэсэн. Энэ талаараа бас даваад. За зарим хүмүүс болохоор гадаад зах зээл рүү бас хөлтэй гэж үздэг шүү дээ. Тэгэхээр бас өөрсдийнхөө монгол контентийг те өөрийнхөө одоо үйлчлэгийг бусад орны хэлүүд рүү хөрвүүлэх бас боломжтой гэсэн үг тийм ээ. За энэ дээр хэдүүлээ тест гэдэг нэр өгчий. За age бол middle age, gender хүүс нь бол эрэгтэй. За энийг нь бол ингээд суулт ингээд орчоо. За тэгэнгүүтээ хэдүүлээ select voices. За энэ дээр байгаа зүйтэй хэдүүлээ бас нэг ийм юм хийж болно. Make person wearing хувцсыг нь хэдүүлээ подолк өмсөж байгаа болгоод нэг ийм зураг дахиад үүсгэчихье. За эндээс бол хамаагүй ElevenLabs ашиглаж байгаа тохиолдолд бол энэ дээрээс бол альч voice-ийг сонгож болно. Тэгвэл Heygen-ийг ер нь бол ElevenLabs-тай хослуулж ашиглавал арай илүү үр дүнтэй байдаг. За саяны би ChatGPT дээр яагаад дахиад зураг үүсгэсэн бэ гэхлээр ийм шалтгаантай. Яг нэг хүний царай байгаа шүү дээ. Нэг хүний царайтай зургуудыг одоо профайл руугаа дахин оруулаад байж болно гэсэн үг. Нэг хүний царайтай. Одоо жишээлбэл
бид нэр дахиад одоо миний царайтай гэдэг юм уу таны одоо project байгаа шүү дээ төсөл тэрүүн дээр одоо хэд хэдэн зураг бас ашиглаж явахыг үгүйсэхгүй шүү дээ мэдтэй. Тэгэх юм бол зүгээр яах ёстой вэ гэхээр upload look гэдгийг дарна. За тэгээд зураг оруулж ирээд подолгот зураг маань хаана явна? За подолгот зураг шууд upload хийгээд өчнө. Create look гэдээ гарчна. За окей ингээд upload хийчихээр энэ маань нөгөө өмнөх одоо нөгөө нэг зураг хийгээл нөгөө тэр цун англи хэл ингээ voice сонгох гэдэг нэг ийм асуудал дахин гарахгүй гэсэн. Нэг хүний царай үүсгээд тэрүүн дээрээ нөгөө хүнийхээ шин төрхүүдийг нэмж хийгээд оруулаад байж болно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. За та бүгддээ би ойлгомжтой тайлбарлаж өгч байгаа гэж найдаж байна тийм ээ. За одоо хэдүүлээ нөгөө нэг ярих зүйлийг нь бэлдээ. Маш богино хэмжээний 20 минут өдрийг сайхан өнгөрүүлсэн үү? Бүгд сайхан амраарай гэсэн утгатай Eleven Labs зориулсан текст бэлдээд окей. Ингээд аватарынхаа ярих текстийг нь хэлүүлээ. Гэс бичүүлж тийм ээ. За сайхан амраа. За окей. За энэ хүү юу маань шинэ лук маань юу яаж явах хооронд уншиж явах хооронд хэдүүлээ Eleven Labs руугаа ороод тийм өмнөх лайв бичлэг дээр би танарт Eleven Labs-ыг тайлбарлаж өгсөн байгаа. За энэ дээр хэдүүлээ текстийг шууд уншуулчих тийм ээ. За би тэр алдаатай байна уу, юутай байна, утга найруулга юу ч хамаагүй шууд харахгүйгээр аудиогоо бэлтчих. За энэ аудиогоо яг өмнөх бичлэг шиг татаж аваад тий. Тэгээд саяныхаа аватар дээр ашиглаад явуулна гэсэн үг. За энэ аудио маань уншиж хооронд. За окей. Оройн дээ. Өнөөдрийн өдөр танд сайхан бүтээлтэй өнгөрсөн гэж найдаж байна. Одоо 50 амарч өөртөө цаг гарган сэтгэлгээ амраагаарай. За энэ аудиогоо би татчихлаа. За энэ дээр шинэ дүр маань бол ороод ирсэн байна. За өмнө нь болохоор би шууд ингээд энэ дээр нэмэх одоо тийм нэмэх гэдэг дарангууд уулна AI Studio гэж гарч ирдэг гэсэн байхгүй юу? Тэгээ одоо болохоор нэг тийм байдал бол харагдахгүй байна. За YouTube build scene гэдэг ингээд хийгээд үзье. Тэнгүү шууд юу руугаа ороод ирдэг гэсэн байхгүй юу? Гэтэ одоо уулна AI биш ямар студио лээ тэр нь байх юм бол айгүй хамар. За окей. Ерөнхийдөө тэр юм цонх маань ингээд ороод ирж байна тий. Тэр цонх маань ингээд ороод ирж байна. За миний зураг болох гараад ирсэн. За хэрвээ байгаа ч тий бас нэг өөр арга байна. Одоо шинээр та ингээд орж байгаа шүү дээ. Homes руугаа тий аватар руугаа ороод энэ зүүн талд нь аватар гэдэг хэсэг байгаа. За энэ дээр та өөрийнхөө аватарыг олох ёстой. За баруун болон дээр switch аватар гэдэг дарангууд энэ шинэ аватар маань ингээд хайж байгаа тань өөрийнхөө аватарыг олоод тэгээд энэ build scene by scene гэж дарж болж байна. За аль эсвэл байгаа ч гэсэн дахиад хэдүүлээ буцаад home руугаа ороод аватар хэсэг руугаа ороод AI studio руугаа дараад тэнгууд нэг саний цонх гарч байна. Саний цонх маань гарч байна. За тэгээд энэ цонхон дээр хэрвээ таны одоо аватар байхгүй болгоцсон тий. Таны аватар байхгүй байх юм бол юу яаж вэ? Энэ одоо хэсэг дээр дараад replace avatar гэдэг тий. Тэгээ my avatar гингүүд одоо манай shared account-ыг хэрэгжилж байгаа хүмүүсийн аватарууд байна. Аль эсвэл ерөнхийдөө бол эндээс аль эсвэл гэж судлалцсан. Ерөнхийдөө саяны нөгөө нэг юунууд дээрээс харж байгаад өөрийнхөө аватарыг олчно гэсэн. За зүүнтлийн хэсэг дээр байгаа ч тий түрүүний Eleven Labs-ийнхаа үсгсэн аудио файлыг за дахиад айж явах нь тайлбарлая. Зүүнтлийн хэсэг дээр Eleven Labs дээр үсгсэн аудио файлыг
upload audio гээд дараад тий. За тэгээд upload audio download хэсэг дээр хамгийн ихнийх. За окей ингээд аудио файлаа татчихна. За аудио файлаа татангуудаа энэ маань ингээд доош нь ороод ирнэ. За огноо юмтайгаа бүгд. За add audio, add audio гэж байна. Add audio. За тэнгууд эн чинь нэг таны одоо нэг аудион дээр явж байгаа текст ерөнхийдөө заримдаа алдаатай заримдаа зөв гарч байна. Ингээд орой минь дээ гэдэг ингээд ороод ирж штэ тий. Окей. За тэгээд дараагийн сонгох юм нь болохоор та бүгд харж байгаа Avatar 3, Avatar 4, Avatar 5 гэдэг байна шүү дээ тий. Avatar киноны 1 2 3 гэдэг шиг. За энэ Avatar 4, Avatar 5 нь болохоор энэ аккаунтн дээр кредиттэй ашигладаг. Тэгэхээр хязгаарлагдана гэсэн. За Avatar 3 байгаасаа тий Apply Lip Sync Unlimited usage гэдэг. Энэ болохоор хязгааргүй. Энэ хязгааргүй. За энэ хязгааргүйг ашиглана гэж сонгочихно. За Avatar бидний профайл аватар бол бэлэн. Аудио маань бэлэн. За энэ хэдэн зүйлс бэлэн байхад ерөнхийдөө болоо явчихна гэсэн. Тэгээд generate гэдгийг дарна. Энэ баруун дээр байгаа generate гэдгийг дарна. За тэгээд submit гэж дарчихна. За окей. Ерөнхийдөө нэг иймэрхүү үйлдэлээр нэг иймэрхүү төрлийн бичлэгнүүдийг Eleven Labs нь хиймэл оюун ухаанд суурилсан өнөөгийн байдлаар зах зээл дээрх хамгийн бодит бөгөөд дэвшилтэд дуу хоолой үүсгэгч. За нэг иймэрхүү speech ерөнхийдөө үр дүнгууд гардгаа гэсэн. Нэг иймэрхүү төрлийн үр дүнгууд гардгаа гэсэн тийм. За түрүүний нөгөө нэг орчуулгын программыг ашиглаад би бас энэ гадаад Хятадын хүмүүс энэ дэвшилтэд технологийн туусгийг хэрхэн ашиглаж байгааг хардаа. Өнөө үед хятадын ихэнх хүмүүс энэ онцгой төрлийн туусгийг ашиглан одоо ингээд бид нэг ясандаа ямар ч одоо гадаад контентийг монгол хэл рүү орчуулад өөрийнхөө пэйжээр байршуулах боломж бол ерөөд бол бүр байна гэсэн. За тэгээд мэдээж хэрэг манай share аккаунтыг авсан хүмүүс ч бай, өөр бусад яг өөрөө мөнчгөрөөрөө Hagen аккаунт авсан хүмүүс ч бай. Тэгээд энэ apps maps юмнуудыг нь судлаад, ухаад, үзэн бизээ. Тэгээд чинь янз янз юм байдгийн юм шиг л одоо энэ жишээлбэл create a video, sequence гэж нь product placement гэж нь batch mode гэж create a video showcase your product usage generation гэдэг таны бүтээгдэхүүний зургийг юу хийн мэн л гэж ашиг тий. Дүрэн бүтээгдэхүүн дүрэн тэгээд зураг үүсгэх юм шүү тий. Имиж нэг 60 секундын дотор зураг үүснэ гэдэг. Иймэрхүү байдлаар ингээд доторх юмнуудыг нь ухаад сонирхоод судлаад гэдэг шиг тий. Ингээд явж болно. Одоо би бүх одоо тэр юмнуудыг нь бас нэг ухаж сонирхдаггүй яг өөрийнхөө хийх ёстой юмнуудаа ашиглах ёстой юмнуудаа ашиглаад явчихдаг гэсэн. За тэгээ мэдээж зэрэг нөгөө нэг манай дээр байгаа Vio 3, Hagen, Eleven Labs бүгдийг ингээд зэрэг ингээд ашиглаад тий. Тэгээд бүгднийг ингээд хооронд нь микслээд хөөрхөн реклам нээч гэдэг юм уу, storytell ч гэдэг юм уу юм юунуудыг бол хийх боломж байдаг гэсэн. Энэ хардаа UGC видео тэрэн дээр байдаг шиг юм гэж тэ. Бүтээгдэхүүний зураг юуныхаа хүнийхээ зураг хоёрыг ашиглаад ингээд дотроо ингээд амар олон одоо тий олон одоо юунууд байдаг, тулсууд байдаг, Facebook байна. За өөр юу ч юм тийм batch mode create multiple avatar at once. За нэг юугаар тийм нэг хүний одоо зураг царай ашиглаад гэх юм уу тийм энэ дээр жишээ шүү дээ. Олон төрлийн зураг үүсгэж болно. Write script гэдэг бас за хэдүүлээ ингээд харъя л дээ. За энэ миний өөрийнхөө зургийг ашиглаад явчих тийм. За энэ дээр бол нэг аватарын дээр одоо 300 одоо энэ зураг үүсгэж болно гэж шүү дээ. Person walking in to UGC video shot. Generate video гэж шүү дээ. Generate video. За энэ одоо төлбөр мөнгөнд яа гэм юм бэ? За энийг багуулгач.
Өөрийнхөө юу л ашиг. Би буруу ойлгосон юм байна. Write past your script here. Ингэж штэ тий. Хоёр дүрний энэ би буруу ойлгосон шүү. Энэ дотор хоёр дүр юм уу? Юу ягаад харилцан ярианы текстийг нь оруулангууд хуваарлж өгөх юм уу да. Тийм юм багш шүү тий. За гэх мэтлэн нэг иймэрхүү сонирхолтой юмнууд ер нь бол хийж болох нэ. За хэдүүлээ одоо энийг ингээд уншаад дуусангууд нь ерөнхийдөө үр дүн ямар шүү юм гарч ирэх нь харцгаая. За видео agent гэж юм те. New video. За энэ дээр бас meeting my younger self. Өөрийнхөө залуу дүртэй уулзж байна. Ийм бас бэлэн prompt багш байна те. За нэг ийм бичлэг үүсгэж болох юм шүү. Юун дээр хийсэн юм бол тоо. За ийм бичлэгнүүд бас хийж болноо л гэж багш байна те. Ингээд ийм хоёр хүний зургийг ашиглаад ийм бичлэг бас үүсгэж болдог гэж л харуулж байгаа шиг байна бодвол. За түрүүний би л нэг лайв эхэлж байхдаа би хэлсэн би яг доторх юмнуудыг сайн бас бүрэн мэдгүй. Яг л нэг өөрийнхөө ашигладаг юмд бол хязгаарлалт мэл байдаг. Тэгэхээр өөртөө байна уу эсвэл манай shared account-ыг авч байгаа хүмүүсүүд нөө тэгээд доторх бүтцсэн юмнуудыг нь ухаад үзнэ зтэй. За бичлэг маань бэлэн болсон байна хэвлээ харъя. Орой минь. Өнөөдрийн өдөр танд сайхан бүтээхтэй өнгөрсөн гэж найдаж байна. Одоо 50 амарч өөртөө цаг гарган сэтгэлгээ амраагаарай. Та бүхэндээ дулаан өдөш, тав тухтай амралтыг хүсье. Маргаашин шинэ өдрийг эрч хүчтэй угтаарай. Бүгдээрээ сайхан амраарай. За ингээд ерөнхийдөө бол бичлэг маань бэлэн болсон бол гэдэг шиг тий. Хэдүүлээ энэ баруун дээд булан дээр татах кнопк байгаа. За тэгээд энэ дээр нэдүүлээ download гээд татаад авчнаа гэсэн юм ээ. Тэгээд бичлэг маань энэ дээр буулгагдчихээн. За компьютер дээр Өнөөдрийн өдөр ерөөсөө юм амархан манайхаа. Гэхдээ Heigen-ийг заавал 11 Labs-тай ашиглаж хослуулан ашиглана тийм ээ. За 11 Labs бол сарын $6 30 минутын одоо аудио бичлэг үүсгэх боломжтой. За тэгээд тэрнээс дэш төлбөртэй нь болохоор арай илүү боломжууд орж ирнэ. За Heigen болохоор яг дангаараа хэрэглэнэ гэх юм бол хэдэн доллар вэ? $29 байсан. Манай shared account-ыг хэрэглэе гэх юм бол эхний сар 80,000 төгрөг, тэгээд дараа сараасаа 35,000 төгрөгөөр төлбөрөд ингээд явчихна гэсэн юм амархан байлаа. За анхаарал тавьж үзсэн та бүхэнд нь баярлалаа. Дараа уулзлаа. Bye. За нэг энэ лайв маань болохоор эхний хэсэг нь аудиогүй байсан. Тэгээд дундаасаа би аудиогоо нэгээд ярьсан учраас энэ бичлэгийг болохоор би устгаад тэгээд дахиад буцаагаад оруулчихна. Уртлын аудиогүй хоосон байсан хэсгийг арилгаж чад. За тэгээд Telegram өрөө рүүгээ мэдээж ирэг. Telegram өрөө рүүгээ мэдээж ирэг. За энэ яах вэ? Та бүгд маань энэ дээр гэж. Telegram өрөөн дээр бол би хэрхэн ашиглах гэдэг хэсэг рүү энэ бичлэгийг бас оруулчихна. За нэвтрэх пасс юу бас энэ дээр нөгөө түрүүний миний хэлсэн одоо хэрхэн нэвтрэх талаар заавал бичлэг юмнууд маань байдаг. За чат өрөө байгаа, мэдээллийн өрөө бас байгаа. За тэгээд нэг нэвтрэх нэр паспорт хоёр мэдээж гэдэг шиг нэг сайт руу орохын тулд заавал надаас нэг authentication-ы 6 оронтой код авах хэрэгтэй. Тэр кодыг авч чадахгүй бол энэ сайт руу орох боломжгүй байгаа гэдгийг ойлгоно зэ гэдэг шиг. За анхаарал тавьж үзсэн та бүгдэндээ баярлалаа. Тэгээд дараа уулзлаа. Bye guys.